Ахлах ангийн сурагчдад эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэн бие бэлдэр сэтгэл зүйн төвчээр хатуужил олгож, зэвсэг түвшний залгамж халааг бэлтгэх зорилготойгоор жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг хаан улс дүүргийн засаг даргын нэрэмжит цэрэгжилт спортын дүр тоглолт өнөөдөр зэвсэг түвшний 013 дугаар ангид боллоо. Хаан улс дүүргийн засаг даргын тамгын газрын дарга инх болд Цэргийн жанжийн штабын дарга Хурандаа Батулга, боловсролын хилцээний дарга Отгон Хорлоо болон дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд энэхүү үйл ажиллагаанд оролцож баг тамирчидтай амжилт хүслээ. За энэ тэмцээнд оролцсон хүүхдүүд маань бол одоо бие улдраа болон сэтгэл зүйн бол маш өндөр бэлтгэлтэй болж цэрэг айрын болон зэвс түвшний маань одоо үйл ажиллагаа ямар байдаг гэдгийг зах цохоос нь бол одоо мэдэрч явж байгаа нь бол энэ хүүхдүүдэд маш их ач холбогддог. Ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг цэрэгжилт спортын дүр тоглолтод 15 багийн 165 хүүхэд оролцож гарнат шидэх, жагсаалт тасаг шалгаруулах, цэргийн 16 тоот дасгал, эмнэлгийн анхан тусламжийн норматив бүхэ тэмцээн гэх мэт 9 төрлөөр авахаал самбаа ур чадвараа сорж байна. Ер нь тэгэл бие хүчний бие бэлтэр сайжруулах тэгэл одоо бид нар чинь нэг цэргийн сургууль Монголд ороход нэг анхны шатны мэдгэдэггүй болох тиймэрхүү л. Дүр тоглолтын ялагчаар шалгарсан баг хаан улс дүүргийг төлөөлөн улсын аврах шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авч байгаамаа.